За ингээд асуулт асуулаа. Зөв миний асуусан асуултанд бол яг вэ. Одоо ингээд хэдүүлээ хамтарч ажиллая. Өнөөдөр бас ингээд одоо та нар шинэ яам бас шинэ функц бас ингээд хариуцаад ажиллаж байгаа. Хэдүүлээ ингээд хамтарч ажилланаа. Ерөнхийдөө бол энэ ерөнхий сайдын ганцхан зөв шийдвэр нь өөрийгөө хяналт тавих, өөрт нь хэрвээ буруу зүрийн засгийн газар буруу зүрийн байвал хяналт засаж залруулах эрхийг сөрөг хүчинд өгсөн шүү. Энэ бол том соёл. Харин энийг нөгөө сөрөг хүчин гэж байгаа улсууд нь хийхгүй аанаатаад, анграатаад, тал засаад, долоогоод яваад байвал Монгол орн сүүрэхэд улмал ойртно гэсэн үг. Тийм учраас бид энэ асуудлыг та нартайгаа бас хамтарч шийдэж одоо хяналтыг тавья. Тэгэхгүй энэ засгийн газар энэ дараа ажиллаад өгнөөд янз бүрийн алдаа оноо гарч ирэх юм бол хянах ёстой байсан, засаж залруулах ёстой байсан улсууд нь юу ч хийгээгүй гэдэг асуудалд уннаа гэдгийг маш их хүндэтгэлтэйгээр нөхөрсөг дэмжиж бас илэрхийлж байгаа гэдгийг та нар анхаараарай. Ер нь бол манай оронд ганцхан хяналт хариуцлага хоёр л дутагдсан. Мөнгө дутаагүй. Дарга цэрэг сайд дутаагүй. Шийдвэр тогтоол хууль дутаагүй. Бүр ихсэж байгаа. Тэгэхээр энийг та нар маань анхаарна гэдэгт би итгэлтэй байна.